байгууллага тогтын удирдлагууд яармагт баригдаж байгаа одоо буян тухай хорооллын бүтээн байгуулалтын ажлын явцад танилцлаа. Тэгэхээр энэхүү бүтээн байгуулалтын ажлын одоо барилгын ажил бол өнгөрсөн 4-р сараас эхэлсэн байгаа юм. 9 сар гэхэд бол эхний ээлжийн 500 айлын орон сууцыг ашиглан оруулах ажиллаж байгаамаа. Тэгэхээр орон сууц санхүүжилтийн корпорац одоо үндэсний бүтээн байгуулалтын корпорац гэх одоо 5 барилгын компани нэгдсэн энэхүү корпорац хамтран хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл одоогийн байдлаар эхний орон сууцууд нь бол 9 давхрынхаа хэмжээнд бүтэн босгогдсон, зарим нэг нь одоо суурь авах ажлууд бол хийгдэж байна. За та нар ямар ч бас гайхалтай. Энэ ондоо хэрвээ хөрөнгө санхүүжилтийн асуудлууд нь саадахгүй бол бид нар 12 сарын 21-нд 500 айлын орон сууцны барилгыг хүлээлгэж өгнө. Үлдсэн эх оны 5 сард 100% хүлээлгэж өгнө. Одоогийн байдлаар бол бид нар одоогийн байдлаар бол графикаас 14 хоногийн өмнө явж байна. 12 сар 500 айлын орон сууц гэдэг нь одоо зочдын технологийн өөрийнх нь давуу тал онцлог чанар стандартын өндөр байдаг. Модын даргад хэлэхэд одоо энэ нэг гадна их усүр асуудал байгаа шүү дээ. Жишээлбэл энэ яг дулааны асуудал бол дулааны шугам жоохон зөөгдөд дулаанаар хангаж болно. За цэвэр ус бохир усны асуудал байна. За энэ бол манай барилга хот байгуулалтын яамны сайдын багц дотор байдаг. За энэ ажил бол бас ураг төсөл нь одоо бүрэн гүйцэтнийг сайн хийгдэж гарч байгаа мó одоо бас гарсан байна тийм ээ. За энэ ажил одоо эртхэн эхлэхгүй бол одоо цэвэр бохирын асуудал хүндрэлтэй. Үндсэндээ бол энэ чинь бол нэлээд том хэмжээний 15 мянган кубын бохирын шугамын асуудал бохир цэвэрлэх байгууллагч байх юм. Тэрнээс нь одоо энэ байшаа ашиглалтанд ороход бид нар одоо бохирын хүчин чадал нь хүрэхгүй учраас бид нар ус угтайгаа ярьж агаад сайдын багцаас санхүүгийн асуудлыг шийдэж агаад ямар ч гэсэн 3000 м куб бохирын шинжилгээ юу хийж байгаа. Тэрийг бас зураг нь гарцсан санхүүгийн асуудал нь шийдэгдэж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь энэ орон сууцны ол онцлог нь одоо Монгол Улсын зах зээл хамгийн хямд буюу 1 сая төгрөгт метр квадратын мөнгө багтаж байгаад оршиж байгаамаа.